Сайн охид зүсгэж үү те. Та нартаа зориулаад би өөрийн одоо төрснийхаа дараа яаж 15 кг жин хасан талаар зөвлөгөө өгсөн юм аа. За би болохоор бүр багасаа тунхай бор охин байсан. Тэгэнгүүтээ яг шижлтийн одоо юу гэдэг 17 18 насн дээрээ за 19 ч юм уу те. Яг тэр үедээ одоо буруу холтоосоо болоод амьдралын одоо буруу химнэлээс болоод огцон таргалсан. Тэгээд огцон таргалчаал шүн болохоор одоо юм идмээр санагдаал тийм үе байсан л да. Тэгээд огцон таргалаад тэгээ ерөөхдөө бол усан хаван ихтэй болсон юм да. Яг хацар хэсгэрээ бамбаагаал зүгээрээ бүр ингээл одоо ингээ хавгнаал тэгэл хөл мөл ингээд гутал өмсгөр ерөөсө багтгаа байцдаг тийм л үе байсан. За тэгээд би өөрөө эрүүл зөв хооллолтоос шалтгаалаад би дараа нь нэлээд жин хассан. Тэгсэн чинь тэр үед тэгээ жин хассан. Тэгээд би яг 55 кг хүрээд 55 кг-аас одоо 2 3 жил ерөөсө хоол их эцсийн хэрнээ ерөөс огт таргалтгүй. Яг л 55 дээрээ 2 3 жил яг одоо ингээд тогтцсон юм уу да. За тийм байсан. Тэгсэн чинь жирэмсэн боллоо. Жирэмсэн болсон чинь багаар жим маань нэмэгдээд тэгээд би төрсний дараа 17 кг таргалсан. Жин нэмсэн. Тэгээд төрхтөө би яг жингээ ингээд үдсэн чинь 72 кг байгаад тэгээ хүүхдээ гаргаад маргааш нь одоо хүүхдээ гаргацсан маш ингээд төрсний дараа жин дээр ингээд зогсоод үдсэн чинь би 67 кг байсан. 5 ил шууд хасагдчих байхгүй. Одоо нөгөө хүүхд маань өөрөө 3 илтэй төрсөн. Тэгээл 2 хилд нь одоо юу гэдэг нь нөгөө ихэс тэр ус энэ төр гараад 5 ил хассан байсан л да. За тэгээд 67 байжгаад эхний 2 3 хоног нөгөө хөхөнд сүү орохгүй байдаг юм байлээ. Тэгээ хөхөндөө сүү оруулах гал нөгөө орой олгон нөгөө 2 цаг тутамд одоо хөхүүл ээж чинь ингээс сэрдэг. Тэгээ тэр тутамдаа сэрсээр хагаад мэдээж хүүхдээ хөхөөлөхдөө би ч юм өссөн шүү дээ. Тэгээд хөхөнд сүү оруулахад бол цагаан гурилан одоо тийм жигнэмэг айгу хийддэг гэсэн. Тэгээ цагаан гурилын бүтээгдэхүүн хэрэглэсээр одоо цагаан гурилан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсээр хагаад таргалаад тэгсэн чинь би 69 хил болсон. 2 хил нэмээд эхний одоо 2 сарда. Тэгээ тархлах бол үнэхээр амархан. Буцаад турах бол мэдээж хэцүү те. Тэгээ би 69 кг хүрчээд за би дотроо ботсон байхгүй. За мөн би одоо буцаад турахгүй бол би ч охид зүсгчүүдэд зөвлөгөө өгдөг хүн. Би өөрөө гоё сайхан байх хэрэгтэй гэж өөртөө ингээл урам зориг өгвөл би заавал турна гэл. Тэгээ тухайн үед болохоор би өөрөө айгүй юм бандгар болоод ер нь ингээд толинд харахад хүртэл айгүй өөртөө бүр нилээ итгэлгүй болсон л да. Нөгөө төрхөөс өмнө нилийн гоё туранхай охин ч ерөөсөө байхгүй. Хөл мөл нь хүртэл ингээд хавгнаал. За тэгэл би одоо үгүй өөртөө яг тухайн үед итгэлгүй үед маань манай нөхөр яг хажууд айгүй их тус болсон. Тэгээд би хараа би амар тархалчаад байна. Би ямар бандгар юм бэ? Би одоо яг мөсөн уушиг ямар одоо амар юм одоо юу гэдэг айгүй бүдүүн байна гэж өөрийгөө голддог байхад манай нөхөр хажуунаас үгүй зүгээрээ төрсний дараа угаасаа бүх л ээжүүд дандаа л юм байдаг штэ. Угаасаа чи 6 сар эсвэл 1 жил одоо хүүхдээ ой хөрөнгүүд аяанда ингээд би чин гайгүй болчин дөө аяанда гайгүй гой цэгцрээд эхэлчихнэ гэж надад айгүй урам зориг өгдөг байсан. За тэгээд би жин хасах гэж нилээ хичээгээ цагаан гурлаа болвоо идгээ болов гэсэн чинь нэг өөрчлөлт өгдөггүй. Ерөөсөө нэг торж өгдөггүй. За зөвлөө хүүхдээ 3 4 сар хүрсэн хэрнээл 69 кг байгаа л байсан. Одоо сүүлийн 69 кг гэдэг чи одоо миний хувьд болохоор 2019 оны 3 сард гэсэн үг шүү дээ. Би яг 69 кг байсан. За тэгээд уг нь ингээл хүн чинь нэг сэтгэлийн амтан болохоор байсгийгээл жин дээр гаргаал зогсоол би турж байгаа болов яаж байгаа вэ хүн чинь ингээл байнга ингээл шалгад юм л. Тэгээд 500 г хүртэл надад амар үнцэнтэй байгаа байхгүй. 500 кг хассан л бол би бүр ингээд өөрийгөө урамшуулаад би чадлаа шүү дээ гэл. За тэгсэн чинь 69 кг-аас ерөөсө буудаггүй. За тэгэл би ботсон. За би нөгөө хүмүүсийг өөрөө тураагаад идэм чинь би нөгөө өөрийнхөө аргаар турыг гэж бодоод ерөөсөө сэтгэл санаан дээрээ. Ерөөсөө 100% сэтгэл санаан дээрээ л би өөртөө урам зориг дэм өгсөн. Тэгэд Instagram чатер хүмүүс их асуудалтай та яаж ингэж тураад байгаа юм бэ гэдэг.
Тэгээ ерөөсөө энд одоо юу гэдэг фитнес, йог одоо тийм хөдөлгөөн дасгал ерөөсөө ороогүй. Би зүгээр л сэтгэл санаагаараа би өөрийгөө турж байна, гоё болж байна гэж урам зориг өгөөл турсан гэж хэлж болтой. Би юу гэдэг би турах ёстой гэд өөрийгөө шаналгаал зовоол яана би таргалаад байна, би бүдүүн болоод байна гэд шаналгаалах юм бол хизээж тур. Охид зүсгчүүд одоо тэр манай Ану гэдэг охин байсан шүү дээ 7 дахь модель охин. Тэр 20 кг ассан. Тэгтэл хүмүүс ерөөсөө итгэхгүй байгаа. Одоо ч гэсэн итгэхгүй байгаа. Хөөх энэ яаж 20 кг ассан юм бэ? Ийм 20 кг асаж болд юм уу гэд хасаж болдог. Тэгээ тэр охин бид хоёр ерөөсөө фитнес центрт ерөөсөө хөдөлгөөн яваагүй. Мэдээж сайн алхах ёстой. Тэгээ гэр орноо сайн цэвэрлээд ирэхээр хүн хөдөлгөөн хийгээд ирэхээр айгүй хөлс гарна. Тэрнгээрээ дамжуулаад бас турч болно л доо. Муу хөлсөө гаргаад жин хасахад бас нөлөөлдөг гэсэн. Тэгээд сэтгэл санаан дээр ерөөсөө л хажууд нь байгаа хүмүүс урам дэм сайн өгж байгаа хэрэгтэй. Тэгээд орой хүн яагаад өсдөг вэ гэхээр сэтгэл санаа жоохон тогтворгүй байх үед хоол хүнс ингээд идчихэнгүүд тайвширчдаг. Хоол хүнс идэхгүй байхаар л хүн уур нь хүрээл ингээл байгаад байдаг. Тэгэхээр сэтгэл санаа гоё байх юм бол хүн аяанда хоол идэх нэг тийм дуршил төрхөө байцдаг. Тийм байгаа. Тэгэхээр ерөөсөө номер 1 сэтгэл санаа. За уучлаарай би сэтгэл санаа гэдэг үгийг маш их хэлжлээ. Гэхдээ яалтчгүй одоо сэтгэл санаа бол маш чухлаа. За хоёрдугаарт хоол хүнсэн дээр мэдээж анхаарна. За та нар мэдж байгаа би цайгаа одоо нөгөө 6 амт цайгаа бол одоо ингээд байн гууж идэг. Тэнгүүд хүмүүс наа цай гэж уугаал турд юм уу? Турах цай юм уу гэж андуурдаг. Энэ бол яг турах зорилттой цай биш. Яагаад энэ цайг уухаар турахад бас ингээд нөлөөлж байгаа вэ гэхээр хүн бохирдол ихтэй байгаа учраас л тархалж байгаа. Тэгэхээр бохирдол нөгөө өөрт чинь байгаа бохирдлыг гадагшлуулаад ирэхээр одоо юу гэдэг өтгөнийг гадагшлуулаад өөрийн чинь биеинд байгаа тэр усан хаванг одоо шийсэр чинь дамжуулаад гадагшлуулж чаар мэдээж л хүн чинь хасагтай шүү дээ. Тэгэхээр зөвхөн энэ цай тураагаад байгаа юм биш. Зүгээр дэмжиж өгч байгаа гэхүү дээ. Одоо таны турахад одоо дэмжлэг болж байна л гэсэн. Тэгэхээр би энэ цайгаа бол ерөөсөө л байнгын уусан. Одоо ч гэсэн ууж байгаа. Тэгэхээр энэ цайг уугаад үзээрэй. Гэхдээ энэ цай 1 сар уугаад тэдэн килограмм асна, тийм асан гэсэн тийм зориултын цай бол биш шүү. Энийг бас сануулад хэлье. Одоо яг одоо миний өмссөн байгаа хувцас харж байна те. Энэ болохоор өөрөө юм жоон сул загвартай. Яг ингээд харах юм бол би яг нилээн турхаагааз. За тэгээд энийг бас ингээд харах юм бол энэ өөрөө ингээд загвар нь өөрөө юм. Тэгээд энэ игний ясн гараад ирцээгээд одоо би яг тухайн 72 кг байж байгаад би одоо яг 57 кг. 57 кг-аас би дахиад 2 кг хасч чадах юм бол яг төрхөөс өмнөх жиндээ очиж чадна. Энэ бол надад бол маш амархан. Ягаад вэ гэхээр би 3 хоногийн үзэхэд би 58 кг байсан. 2 хоногийн өмнө одоо 1 хоногийн дараа гэсэн үг шүү дээ. Би үзэхэд 57 кг болцсон байсан. Тэгсэн чинь одоо би хичнээн 57 кг байгаа ч гэсэн би өглөө босоод жин дээр зогсоо үзсэн чинь би 56.8 кг байсан. Тэгэхээр энэ ингээ ботхоор ингээ үлгэрийн хүүш яаж вэ худлаа хэлгүүдээ за энэ худлаа яриад байна гэж ойлгомоор. Гэхдээ энэ бол яг бодит үнэн. Тэгээд нэг зүйл хэлэхэд би яг ингээд төрсний дараа ингээд би маань ингээд нилээн бандар болсон гэсэн шүү дээ. Тэнгүүт миний энэ гар хүртэл бүр ингээд зузаараад тэг ингээд барихад би хүртэл гайхаад хүүш энэ ч миний гар мөн үү гэмээр бүр айгүй өөрчлөлтөнд орчдөг юм билээ л дээ. За тэгээд гиз мэз бол бүр ойлгомжтой мэдээж төрсний дараа төрчөөд хүүхдээ гаргачаад ах чинь л гиз яг ингээд дахиад жирэмсэн юм шиг нэлээд том болчтой юм билээ. Тэгээд би төрсний дараа ерөөсөө тийм даруулах энэ төр зүүж чадаагүй. Тэгээд би ер нь бол зүүж чадахгүй юм билээ. Ингээл давчтаад уг нь бол ингээд баадагнаад ингээд одоо бүс мүсээр ингээд гизээ баадагнах хэвээр юм байлээ л дээ. Би бол ерөөсөө баадагнаагүй яг үнийг хэлээд. Тэгээ ерөөхдөө бол яг би ингээд урайлж байгаа юм биш. Ерөөхдөө бол баадаг нь бол их зүгээр юм билээ. Тийм сул өөхн арилна гэсэн. За тэгээ гол ярианд орё. Тэгээд
Та нар маань болохоор аль болох дуртай хоолоо идэж болно. Хүмүүс турна гэхээр л өөрийнхөө дуртай хоолоо хорин гэж ойлгоод байдаг. Би болохоор одоо торт, одоо кейкэнд бол маш их дуртай. Одоо хүртэл иддэг. Тэгээ кофегоо уудаг. Шарсан түлсэн хоол хийсээ илүү ерөөд юм дуртай будаатай хуураг. Ер нь 2 дугаар хоолнд би бол айгуу дуртай. Тэдрийг бол би иддэг. Ерөөсө хордгоо. Тэгсэн хэрнээ сэтгэл санаа маань өөрөө гоё байх юм бол хоол идсэн ч гэсэн би тархалтгүй гэсэн. Тэгэхээр та нар маань хоол идчих байхдаа за би энэ хоолыг идэхээр би таргалнаа гэж бодох юм бол та таргална шүү. Энэ хоолыг идэхдээ зүгээр юу ч бодохгүй ид. Гэхдээ хитрхи мэдээж одоо хэтрүүлж болохгүй. Хоолны аяг чинь гэдэг юм том байвал тэрийг арай жижигсдэгч гэдэг юм уу. Арай ингээ хоолныхаа аягийг ингээ жижиг болгох юм бол хүн одоо хоолны дуршил нь арай багасчдаг гэж одоо нотлсон ер нь эмчнэр тэгээ зөвлөдөг юм байлээ. Тэгэхээр хитрхи том тавг аяганд ингээд хоол идээд хахад тэрийг заавал хүн дүүрэх гэдэг. Тэгэхээр миний санааг ойлгож байгаас тэ ерөөдөө ингээд иддэг одоо аяг шаазангаа жижигрүүлээрээ. Тэгэхээр хүн ийм жижиг аяганд идсэн бол дүүрэн хийлээ гэхэд тэрийг идээд хүн цацчихдаг. Дахиж идмээр одоо үгтэй хоол дахиж идмээр санагддаггүй гэсэн үг. Манай хүүхэд үлээд. За ингээд Instagram-ийн IGTV-дээ би болж игэл ойр ойрхон IG vlog гэж оруулж явах болно. Тэр нь болохоор дандаа яг ийм турхад зориулсан зөвлөгөөнүүд их орно гэсэн. Тэгэхээр та нар намайг дэмжиж энэ бичлэгийг та үзсэн л бол доор нь гоё комент бичээрэй. За бүр комент бичихгүй мэхэд заавал ийм зүрх дараарай. Тэр маань яадаг вэ гэхээр би дараагийн бичлэг хийхэд надад маш их урам зориг өгдөг гэхэд ийм их олон хүмүүс намайг ингэж дэмжиж авч би дараагийн бичлэгээр за би ийм зөвлөгөөх юм биш үү, тэх юм биш үү, ингэх юм биш үү гэд одоо төлөвлөгөө гаргадаг гэх юм одоо айгуу тийм урам зориг их авдаг гэсэн үг. Тэгэхээр та нараа маань комент бичээрэй, эсвэл зүрх дараарай. За тэгээд за би тэгээд энэ влогууд бичлэгүүдээр болохоор та нарт яаж турах зөвлөгөөнүүдийг багаар хэлж явах болно. Та нар яг гэрийн даалгавар биелүүлж байгаа юм шиг яг миний хэлсэн зааврын дагуу явах юм бол заавал турна. Бүр турна. Тэгэхээр яг миний зөвлөгөөг сайн дагаарай. За нэгдүгээрт би одоо эхний гэрийн даалгавар өгөх гээд байна. Тэр нь юу вэ гэхээр та утсан дээрээ notes гэж байдаг шүү дээ. Одоо тэмдэглэлийн дотор одоо утсан дээр байдаг note. Тэр аппликейшн руугаа ороод өдөр болгоныхоо жинг бичээрэй. За бүр өдөр болгон биш юм гэхэд 3 хоногт нэг удаа ч юм 2 хоногт нэг удаа өөрийнхөө жингийг бичээрэй. За жингийг бичихтэй мэдээж учир жансандаа бичнэ. Яаж бичих вэ гэхээр одоо ингээд нөт байгаа шүү дээ. За нөтэн дээр юу гэдэг 10 цэг юу гэдэг 23 гэж бичээрэй. Тэгэхээр 10 сарын 23 гэж байл. Тэгвэл 10 сарын 23 гэж бичих ерөөсөө шаардлагагүй. Тэг сунжиж бичих шаардлагагүй. Ерөөсөө л товчхон 10 цэг 23. Тэгэхээр 10 сарын 23. Тэгээд ард нь жоохон зай авч хагаад яг одоо байгаа жингээ бичээрэй. Тэгэхдээ өөрийнхөө одоо гэрт чин одоо юу гэдэг электрон жин байхгүй зүгээр нэг ингэдэг жин бид нь штэ. Нэг яг хит гэдэг нь яг ингээд тодорхойгүй жин хэрэглээд хэрэггүй. Яг ийм электрон яг ингээд яг тоочны яг тоог гаргадаг яг тэр жингийг бичээрэй. Тэгээд жингээ биччихвэл амар. За тэгээ өнөөдөр жингээ бичлээ. Өнөөдөр 10 сарын 23 тий. Тэгвэл 10 сарын 25 10 сарын 27 ингээд яг нэг хоног өнжөөд өөрийнхөө жингийг бичээрэй. Тэгвэл өдөр болгон бичээд тахаар хүн бас турахгүй байвал жоо сэтгэл санаарч унчих гэдэг. Ерөөсөө тэгж болохгүй. Тэгэхээр яг нэг хоног өнжөөд өөрийнхөө жингийг бичээд явчингууд сарын дараа. За бүр болохгүй мэхэд 7, 14 сарын дараа, 2 сар, 3 сарын дараа өөрийнхөө жингийг эргүүлээд ингээд харангууд хөөх би чинь 69 хилээсэн биз дээ. Тэгвэл би одоо 60 кг байна. Би чи 9 хил хассан биз дээ. Ямар гоё юм бэ гэд дараагийн саруудад хүн дараагийн өдрүүдэд турах одоо ирч хүчийг олж авдаг. Тэгэхээр нөөц тэмдэглэл өөрийнхөө жингийг заавал тэмдэглээрэй гэж би зөвлөх гээд байна. Та нар маань өнөөдрөөс эхлэн өөрийнхөө жин яг одоо хэд байна? Тэрийг тэмдэглээд яваарай. За энэ бол нэгдүгээр даалгавар. Тэгээ нэгдүгээр даалгаварт мэдээж сэтгэл санаа одоо төрөн биелсэн шүү дээ. Сэтгэл санаа. Мэдээж чухал. Сэтгэл санаа энэ жингээ тэмдэглэх хоёрыг хослуулад яваарай. За би тэгээ дараагийн бичлэгэн дээр дараагийнхаа турах зөвлөгөөнүүдээ өгнө. Гэхдээ юус эхлээд та нар би бүгдийг шууд хэлмээргүй байна. Багаар миний хэлсэн даалгаврыг та нар биелүүлээрэй.